Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинжлэх ухаан танин мэдхүн судалгааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хүндэс очноор Тусангийн Одон чимээ сангийн үүсгэн байгуулагч удирдсан үеийн гишүүн Ихэмж Одон чимдийн Одхон манаар хүрэлцэж байна. Таныг одоо бидний урилгыг хүлээн авч хүрэлцээсэнд талархал дэвшүүлье. Баярлалаа. Тэр өнөөдрийн нэвтрүүлгийн гол сэдэв бол хотолтой яраа бид бүхэн Одонгоо гэд хэлээ суртсан Одон чимдийн тухай түүний намтартай холбоотой зүйлийг сэргээн санж зарим нэгэн зүйл дээр тодтол хийж ярихыг хүсэж байгаа юм. Тэгээд мэдээж Одон чимдийн тухай ярих хамгийн ордот, хамгийн боломжтой, хамгийн их мэдээлэлтэй хүмүүс нь бол хүүхдүүд нь бай таарна. Тийм учраас ууган хүү одхоо таныг бид нар нэвтрүүлэгтээ уран залсан юм аа. Тэгэхээр Монголын төр нийгмийн нэр зүтгэлтэн, соёлын гавьяа зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч улсын хурлын гишүүнээр хэдэнтэй сонгогдож байсан, Монгол Улсын засгийн газрын гишүүн байсан, нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгчгээд төр нийгмийн чухал албуудыг хашиж байсан, мөн одоо Дорногов аймгийн засаг даргаар ажиллаж байсан энэ хүний тухай ярихад бол цаг хүрэлцэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ энэ дундаа сая бид нар онцлоод ялангуяа намтартай холбоотой зарим нэгэн зүйлийг тодтогч ярихыг хүсэж байгаамаа. Одон чимээ сангийн тухай нэг жоохон товчхон мэдээлэл. Одон чимээ сангууд бол манай дүү одоо ир санаачилж үүсгэн байгуулсан ерөнхийлөгч нь сангийн тэргүү. Тэгээд бид нар бол энэ сангийнхаа үйл ажиллагаагаар бол аавынхаа хийж бүтээсэн нутаг орондоо юу хийж бүтээсэн, юу төрөвсөн бэ гэдгийг бол сурталчлах, танин мэдүүлэх, соён гэгэрүүлэх зорилготойгоор л нээсэн юм сан байна. Тэгээд сан байгуулад аавынхаа алдарсуу намтар одоо хийж бүтээсэн тэр зүйлийг мөнгөчүүлээ явуулна гэдэг бол бас хань үр хүүхдүүдийн нэг том хүслэм байна л да. Тэгээд сангийн үйл ажиллагаа бол ялангуяа оюуныг дэмжих чиглэлээр нэлээд эрчимтэй явж байгаа харагддаг. Олон сайхан ном хэвлүүлж байна. Ер нь одоо Одонгоо маань тийм соён гэгэрүүлэгч чиглэлийн үе шүү дээ. Энэ үднээс бол их чухал чиглэлийн сангийн үйл ажиллагаанд тусаа явж байна гэж ингэж харагдаж байгаа юм л да. Сая бол бид нар Одонгоо гэжлээрээс бид нар шиг Одонгоо л гэж авгаалдаг. Тэгэхээр олон талд Одонгоо гэдэг би бол гайхдаг шүү дээ. Төрийн бас байгууллага гэхэл одоо хичнээн дэвш байгуулсан юм да. 20 гаруй төрийн бас байгууллага явуулсан юм. Ер нь төрийн бас байгууллагуудын тухай яагаад тийм санаачлаад байдаг байсан бол энэ чиглэлээр ямар ойлголттой байна? Энэ бол одоо нийгэмд хандсан одоо тэр хувь хүний оролцоог л одоо идэвхжүүлэх зорилготой байна. Нэгдүгээр, хоёрдугаар аавыг бол найз нөхдөд тоглоомор энэ Монголын төрийн бас байгууллагыг байгуулагдсны загалмайс эцэг гэж би нэг 2-3 сонсож байна. Тэгээд тэр төрийн бас байгууллага болохоор ямар нэгэн тийм улсаас нэгэн дарамт байхгүй тийм ээ, чөлөөтэй сэтгэж бодож хүмүүс өөрийнхөө өссөн зорьсон юмыг хийж болох тийм нээлттэй тийм байгууллага л да. Тэгээд яг аавын байгуулсан төрийн бас байгууллага бол дандаа л хүүхэд залуучууд соён гэгэрүүлэх зорилгоор л ерөн дандаа тийм үйл ажиллагаа явуулдаг. Тийм байгууллагууд байдаг. Ер нь тэгээд төрийн бас байгуулагч бас сэтгэлтэй хүн хийдэг. Шатвартай, дуршлагтай хүн хийдэг. Тэр хэрээрээ одоо тэр цаад уран бүтээлийн хийх төр нийгэмдээ зүтгэх тэр алтан цагаас нь нэг талаас барж байдаг. Нэг талаас үнэгүй одоо юу гэдэг юм бэ? Тийм зарц маягтай одоо хэрэглэгдэж байдаг юм юм. Ерөөсөө нэг юм л одоо зарцл гэсэн үг л дээ. Одоо хүмүүсийн одоо би нэг нь татгаа асууч гэх. Жишээлбэл Дорногов аймгийн нутгийн зөвлөлөөр баг зөвлөлийн дараагаар 20 жил ажилласан. Тийм. Энэ бол бас хэцүү байхгүй юу? Тэр нутгаарныхоо төлөө тэгээд улсуудын шинэ нэг тэгээд тодорхой тэгш дүүрэн зөндөө олон тохиолдож байсан бол тэр хүний давж гарахад бол ээдтэй тэр хүний ноён нуруу нэр хүнд
тэр юмдаар түшгэлж явдаг юм шүү дээ. Яг нутгийн зөвлөлттэй холбоотой сонирхолтой зүйл юу вэ? Нутгийн зөвлөлийн тэргүүнээр манай аав чинь 20 жил ажилласан. Тэгээд энэ хугацаанд бол өөрийнх нь ерөөсөө гол одоо ажлын зорилго бол дорн гоёхныг одоо нэг бахархах юмтай болгох тийм ээ. Одоо дорн гоёхныг гэж ингээд зангидж одоо нэгтгэж нэг дорн гоёхнгод тийм тэдний тийм нутгийн хүн байж тээ гэж хүнд шууд анх тусгахдах тиймэрхүү бахархах зүйлтэй болохын төлөө л аав маань одоо зориулсан өөрийнхөө сум тэгэл ер нь аймгийн төлөө бол одоо маш их зүйлийг хийсэн гэж би боддог. Авга. Тэр хийх үндслэн сая битэгээр ярьлаа. Тэр нутгийн зөвлөлийн дараагаар олон жил ажилласнаас гадна тэр аймгийн засаг дараагаар хамтдаж очиж байна шүү дээ, тийм ээ. Тийм. Манай аав 92 онд анх Дорногов аймгийн засаг дараагаар томилогдож очсон. Энэ бол Дорногов нутгаас анх удаага нутгийн хүн засаг дарга болж байгаа. Одоо үйлдэл байсан. Дорноговын хүн бол маш их бэлгшээсэн. Анх удаага ингээд нутгаас засаг дарахтай боллоо. Бусад үеийн үед бол нэгч Дорноговын хүн засаг дарга хийж байгаагүй. Дандаа гадны улсууд, гадны томилтоор иржсэн тийм улсууд хийжсэн. Тэгээ 92-оос 96 онд хийсэн. Тэгээд бол Дорноговын хүн бол маш сайхан эргээр мундаг хүлээж авсан. Аймгийн нутгаас засаг дарахтай боллоо гэдгийг бол тэгээ нутагтай байсан дөрвөн жөөрөө бас цогц дурлаад өнгөрлөө. Тэр Дорногов аймгийг нутгийнхнаа нэг тийм шүтэнтэй, итгэлтэй, тэмүүлэх зорилготой нэг зүйл дээр нэгтгэе гэдэг юм явж тэр Данзаг равжа сулчтай холбогдоод явж байгаа юм шиг харагддаг л да. Одоо бол ерөөсөө Дорноговын ингээд тэгэхээр л одоо нутагтай нутгаар ингээд алдаршиж байна. Тэр бүхнийг үндсэн зохион байгуулсан, эхлүүлсэн энэ хүний одоо алтан гэрэл тахилч одонгоо хэрэглэж боддог штэ. Бус бусад оролцсон л да. Гэхдээ бас түүчлээ явна гэдэг нөрөө бол чухал юм. Энэ чиглэлээр энэ Данзаг равжа судлалын төв, олон улсын төв гэх мэтээр олон юм байгуулсан байдаг да. Тэгээ энэ бол яаж эхэлсэн юм? Энэ бол тэр 80-аад оны үеийн Жөлөө дор мөтэлчд аймгийн тэрэнд бол Хурамс тэнгэр төв гэж байгуулсан байна. Эдгээр бол анх 5 дугаар ноён хотгтын одоо ийг судлах зорилготой тийм ээ. Тэр үйлээрийг үргэлжлэж явсаар хагаад 92 онд аймгийн засаг дарга болоод ингээд ерөөсөө 92 он засаг дарга болонгот аав маань ерөөсөө Дорноговынх нэг нэгтгэх, нэг хүчтэй болгохтой, нэг бахархах зүйлтэй болгох Дорногов нутгийнх гээл тэнгууд хотгтын нутгийнх уу? Хотгтын хүүхдүүд биш, хотгтынхан байна гэдгийг хотгтын нутгийнхан байна гэдгийг тийм бахархалтай болгох зорилготойгоор аав бол ерөөсөө дахилж алтан гэрэл хоёр болоод ярилцсан байгаа энэ хоёр. Ер нь нэг тийм юутай болгож өгье. Нэг бахархах юмтай болгож өгье. Дорногов нутгийнхныхаа гэдэг. Тэгээд энэ хоёр бол үндсэндээ бол нутгтын 190 жилийн ог анх хийсэн хоёлаа. Аав засаг дарга байсан. Дахилж бол Данзан арвжаа музейг бол анх нутагтаа байгуулсан. Нутгтын одоо тэр эд зүйлсийг гаргаж ирж тэр дахилж гэдэг чинь өөрөө бас их хүчтэй юм байлаа. Тэгээд энэ хоёрын санаа сэтгэл зорилгыг аймгийнхан дэмжээл аймгийн тэр Хурамс тэнгэр төвийнхэн тэгэл ерөөсөө аймгаараа хөдөлсөн. Тэгээд Дорноговынхны ганц бахархах одоо шүтэнийг бол гаргаж ирсэн 92 онд. Тэгээ хамрын эдийг сэргээсэн. Тийм учиртай. Тэгээд тооруулаад бол маш олон ажил хийсэн байдаг л да. Хамрын эдийг сэргээх, хамрын эдийг тогттой боллоо, засмал зонтой боллоо. Сүм дугныг барьлаа. Одоо энэ чинь явж зүгээр Дорногов аймгийнхны тухайд биш Монгол яриад олон улсын хэмжээнд хүртэл одоо олон улсын арилжаа судлалын төв тэгэл ерөөсө зөндөө хим хийсэн одоо хэлбэл тоочж орохгүй. Тэгээ тэр арилжаа судлалын олон улсын төв, ноён утгацсан, арилжаа медиа хэвлэлийн газар. Тэгээ ЮНЕСКОд бүртгүүлсэн дээр тэр ЮНЕСКОд бүртгүүлдэг нь болохоор манай тэр 5 дугаар ноён хотгтын тэр маш олон чухал юм байгаа байхгүй тэнд ч ерөөсөн. Эдэлж хэрэгжилжсэн хувцас, хунар, тэгэл алт мөнгөн, эмээл, хазаар тэгэл ерөөсө
тэр үний нөгөө нэг тэр чинь өөрөө хувилгаан хүн учраас юу хутагтан учраас одоо тэр нөгөө нисэгдэг байсан пүрүү ерөөсөө тэр бүгдийг хадгалсан байгаа юм чинь. Тэр их хүчтэй тэр хадгалахдаа бол тэр тахилчийн өвөө тэр энэ бол дандаа тийм том авдран тэгээд ийм дөрвөлж авдран тэгээд гадуур нь дандаа арьсаар адууны арьс тэмээний хэрэг ингэж тэгээд тослоод ингээд тэр авдрыг ингээ гаргаж ирэх цоо шинэ юм шиг гарч ирж байгаа. Ямар ч тэр говийн хэлсэн булаад өчнөө хур бороо шороо юу ч байхгүй. Цоо шинээр гарч ирж байгаа шин. Тэрийг анх аав ЮНЕСКОгийн соёлын хөтөлбөрт бүртгүүлсэн байхгүй. Энэ бол одоо жинхэнэ одоо тухайн 250 жилийн өмнөх гэдэг чинь тийм ээ. Тэгээ Францын телевизээр шууд эхний дунд хэсгийн тэр нөгөө гаргаж ирж байгаа шууд дамжуулсан дэлхийд даяар Францын телевизээс ирж манай Монголын говьос тэгэхэд Монголын нэгч телевиз нэгч мэдээлэл хэрэгсэл мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ бүртгүүлнэ гэдэг чинь тийм чухал байхгүй юу? Тэ. Дэлхийн хамгаалалтанд орчих гэсэн. Дэлхийн хамгаалалтанд орсон байхгүй тэр соёлын өвчин. Тийм их нарийн үйл ажиллагаатай юм байлээ. Би тэгээс үл автаа ер нь би баг 2000 оноос эхлээл цуг явсандаа ер нь хурлын гишүүн болоод тэгэл ерөөсөө би чинь бүх юмд нь цуг явдаг ерөөсөө. Машины бариад л жолоочин хийгээд тэгэл олон хүнтэй уулзсан, олон хүнтэй танилцсан, олон сайхан юм үзсэн. Тийм дурсамжтай. Тэгээд одоо ер нь Данцан Арвжаа гэдэг хүний тухай мэдэхгүй хүн байхгүй болоход одоо хүн болгон Арвжаа утгатын тухай ярьдаг болоход өөрөөр хэлбэл одоо энэ говийн утгатын хүнийг Орчин цагийн энэ мэдээллийн урсгалд гарлын төвд оруулахад бол үнэхээр одон жимд маань тэргүүл хөөрөг үүсдэг гэж байсан л да. Харин сүүлийн үед ингээд ажиглаад байхад л ер нь хүн болгонд би гэж ярьдаг шахуулсан байх юм. Гэхдээ ярилгүй яг уу хийж байгаа хүн юм хийн. Гэтэ хин одоо дүүчээж зохион байгуул хийсэн гэдэг тэр анхдагчдыг бол мартах ёсгүй юм байгаа маа гэж би боддог учраас энийг лавлаж асуугаад байгаа юм л да. Зөв. Тэ сүүлийн үед бол хүмүүс янз бүрээр л ярьдаг болсон байлээ. Тэгтээ бол анхдагчийг бол эзэж мартаж болохгүй. Алтан өрлөх манай аав хоёрыг бол тэрэн дээр бол би тэнтэй санал нэгтэй байна. Тэр асуудал дээр. За яг Арвжаа судлалын эртгэлсэн. Тий. Ялангуяа дамжин сургуулиас эхлэвтэй. Тэгээд дамжин сургууль цагаан багшийг шавьда одоо Арвжаа судлалаар эрдэмтдийг хамгаалдаг. Тийм чиглэл өгөөд өөрөө эрдэмтлийн ажлын удирдлагад хамгаалуулсан байдаг. Тэр цагаан багш бол миний ангийн багш л да. Улсын багшийн дээр сургуулийн манай ангийн тааж авч байсан багшийн нэг нь цагаан багш байсан. Лолоодон бугаан охин дүү цензур бас манай ангийн багш байсан. Би шаардтай тийм хоёр том хүний шавилдаа. Тийм. Тэгээд намайг Улаанбаатар санны ерөнхий хэрэгчээр ажиллаж байхад одонгой маань цагаан багшийг дагуулад манай өрөөнд ирсэн. Өмнө яг надтай ярьсан байсан л да. Тэгээд энэ сан Арвжаа судлалын сангаас юм уу нэг нэрмж шагналыг анхныхын цагаан багшид өгсөн. Тэгээд миний өрөөнд ирж танаа өрөөнд очиж Улаанбаатар санны газар. Тий, өгж байсан. Тэгээд би дотроо бол бэлэг шийдсэн хаанч өгж болох байхад одоо цагаан багшийн шавийн өрөөнд нь албан өрөөнд нэрээ албаж уулаад ингээд өгж байгаад би бас бахархаж байсан шиг солбоод юм байна гэж ингэж бодож байсан. Тэр дурсан санаанд орлоо. Тэгээд Арвжаа судлалтай холбоотой өөр одоо аав чинь зүтгэж байсан одоо хүн болгон тэр болгон мэддэггүй чи юм уу тиймэрхүү сонин зайлшгүй ярмаар тийм зүйлүүд юу байдаг бол аав чинь ингээд байжгаад утсан дуурам би тэгэл хажууд нь явж байгаа юм чинь. Утсын авангууд л одонгоо сайн байна уу сайн байна уу гээл. За ямар хүн ярьж яасан бэ гэхээр л за энд нэг хотгтын нэг бага насндаа өмсчихсэн өөрөөс нь бойтог гараад ирлээ. Тантай холбогдож энэний учрыг олох гэсэн юм аа. 5 настай байхдаа өмсчихсэн гинэ.
7 настай байхдаа өмсөжсэн гутлна гинэ гэд. Бүр Увс аймгаас. Бүр баруун хязгаараас эднэс. Энэ автогтын тим одоо нэг юм өмсөжсэн нэг шаахан байна. Энийг манайд байд юм аа, үйл уламжлал хадгалсан байд юм аа. Энийг яах вэ? Танд өгмөр байна гэд ингээл. Сони юмнууд их одоо нэг ардын одоо уламжлаад ингээд үе удмаар ингээд шүтсэн ингээд шүтээ мөтөнүүд ингээд хүмүүс тэгэл аав шууд тийм үү за би тэгвэл таныг нэг өөр нэг хүнтэй холбоодог гээл юм тайлгаж дахиж алтан гэрэл ахаруул ярина. Нэг тийм олдсон шүү алтан гэрлээ чи тэрийг нэг үзээд гэж мөн үү шүү гээл ингээл. Тэгэл тэрнээс гадна тэгэл аав ч өөрөө зохиолч эрдэнэт нөгөө хүн чи ерөөсөн юмыг дандаа ингэж бичиж тэмдэглэж авах юм ерөөсөн. Он сартаа нэрсэн ингээл. Юу тийм лидер байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Одоохон тэр багшд шагнал өгөхөд багш хариуд нь одонгод тэр арвжаагийн өөрийн хэрэгжилж байсан тийм жижигхэн шоолтоо судар өгч ирсэн. Тий яг тийм юмнууд их юм өгöd өгдөг байхгүй юу? Зөвлөлээд. Би 77 онд сургууль төгсөөд шинжлэх ухааны академи хэлс хоолны хүрээлэнд томилгод эрдэмтний ажилтнаар очсон. Тэр үед Сэндийн Дамжсаран багш хөдөө экспедицээр яваад аман зохиол судлаад ирэхдээ чиргүүлтэй 30 машинд баахан ном ачсан ирээд хүрээлэнгийн гадаа ирээд залуу өдөр явхад бид нар дайшлаад нэг коридорт нэг л бүгдээ төвхөд нь ураагаал тэгж ийсэн. Дамжсарангоо явж байгаа учраас хүмүүс юм өгч байгаа байхгүй. Тий, яг тэрний шиг л дээрээс. Тэр шиг байхгүй юу? Тэгэхээр арвжаа судлалын чиглэлээр энэ хүн одоо манлайлаа явж байгаа. Энэ хүнд л юм өгч гэж одоо хөөж шүү дээ. Энийг л одоо бид нар яриад байгаа. Ер нь одоо ингээд манлайлал гэж түүчээ хүмүүсээ мартаж болохгүй. Тэднэрт итгэжсэн дээр итгэлийг бол бас талаар болгож болохгүй тийм ээ. Тийм учраас нэг баян ярьж явах хэрэгтэй гэж ингэж. Би тэгээ хаяа аавын гар бичмэл зохиолын их тэгээ тэмдэглэсэн юмнууд надад бүгд байгаа. Ингээ би ураацсан гэрт. Тэдний хаяа ингээд сөгөж хардаг байхгүй. Наа одоо энэ үед юу хийгээд юу хичээдсэн юм бол тэгээд ингээд. Тэгэхээр дандаа тийм судлах юмнууд. Энийг ингэж судлал яах вэ? Энийг хэн тэрэнд хэлвэл яах вэ гэдэг ингээд дандаа тэмдэглээд ингээд бичээд тэр бүхэнд өөрт орж ирсэн тэр бүхэн моментиг ерөөс ингээд бичээд ерөөс авчдаг. Тэгж байгаа дараа нь тэрийг судалж байгаа л манай хүн юм бичдэг байсан байна. Тэр гар ялангуяа тэр тэмдэглэлийн дэвтэр өдрийн тэмдэглэл гар бичмэл тэр юмнуудыг их сайн хадгалж байгаа хэрэгтэй. Хадгалахаас гадна сангийн нэг том үүрэг болвол энэ бүх юмыг одоо уран бүтээлийн болон эрдэм хэллэгийн гүйлгэнд оруулж судлагдах болгож судалгаанд оруулж байх хэрэгтэй байдаг л да. Тэр чиглэлээр энэ одоо энэ ном чинь гэтэл хүмүүсийн хамгийн авах дуртай ном нэ. Арвжаа утгатын тухай ам хууч домог яриа. Энэ их чухал да. Ам хууч яриа гэдэг бол хувь хүний яг сэтгэл дотор чэйжинд нь явж байдаг. Тэр хүнтэйгээ хамт үгүй болж байдаг. Тийм л мэдээллийн таны мэдхүн асар том судлагдах явж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг тэр дорн ингээд бичиж аваад цаасан даруулгаад ном болгоо гаргана гэдэг нь маш чухал. Энэ үнэнч байж бол нудлаач байж бол хамаагүй. Тийм хамаагүй. Гэхдээ сэтэл санаа ийм юм байна гэдэг энэ дээр нь эрдэм хэллэгээний судалгаа хийгээд ингээд явчихсан шүү дээ. Тэгэхээр энэ ам хууч гэдэг бол маш их чухал юм байгаа юм да. Тий, ам дамжин одоо уламжлагдсан гэдэг. Ондог байна тий. Нэг юм. Өөр ямар ном байна? За энэ ч яг хамгийн ээжтэй орчлонгийн нар ингээд ээжтэй битсэн. Ээжигээ шүтдэг юм. Ээж нь манай эмээ бол одоо Сүхбаатар аймгийн Мөнхган самын хүн. Тэр эмээгийнхаа тухай ээжигээ тий манай Гүйё гэдэг бид нар. Гүйё гэдэг шүү дээ. За. Тий манай аавын хамгийн том эх чинь тэр дараагийн хүнтэй суугаад тэдний хүүн болохоор бидний том байхгүй юу манай аав их ч өгч учраас. Тэгээ багаас нь Гүйё гэдэг. Гүйё гэдэг. Бид нар манайхан бүгд Гүйё. Тэгээд орнойхон бас бүгд Гүйё манай эмээг. Тэр одоо их чигс юу гэсэн утгатай вэ? Гүйё гэж одоо тэр дараагийнхын нэл одоо эмээ гэсэн үг юм уу? Юу гэсэн үг юм ерөөс. Гүйё л гэдэг утга бид нар. Намайг өсгсөн
Мэн. Таас нэг Сүхбаатарын мөнгө хаан руу яваад гэж штэ тийм ээ. Тэр шууд Бас баас юм биш үү. Тэгээ аав сүлд битэр гөөгийнхаа эмээгийнхаа мөнгө хаан ингэрд байдаг бууцсан дээр нь очсон, төрсөн бууцсан дээр нь очсон. Тэ манай эмээг бол 37 оны хэлмэгдүүлэлтээр л Дорногов руу дэлгэрэх рүү мал тас хөрөнгийн тасалж өгөөд л дүүтэн цуг явуулсан юм билий. Нэг 24 тавтал бүсгүй гэл. Нэг 22 3-таа дүүтэн цуг л. За миний хоёр одоо ингээд өөртөө замаад. Одоо ерөнхийдөө болохоо байгаа цаг үе хэцүү цаг үе 37 он болоо тий. Тэгэл манай аавын авто дэлгэрхэд ханилж суугаал тэгэл дэлгэрхээ айл болоо. Тэгэл дэлгэрхэл төржсэн Дорногов. Тий. Нөгөө нэг хамб чинь юу вэ? Манай эмээгийн манай энэ гүйөөгийн ээжийнх нь хоёр ах нь байгаа. Төрс хоёр ах нь. Төрс ах нь тийм ээ. Хоёр төрс ахын тэр баруун ганжуурын гэж мөнханы том хийд байсан юм байлээ. Одоо мөнхан чинь сайн юм билээ. Сэцэн хааныхан. Сэцэн хааны тийм том хийд байсан баруун ганжуурын хийд гэж. Тэрний том хоёр лам байсан юм байлээ. Нэг нь зурхаач, нэг нь хамблам нь байсан юм да. Зурхаач одоо маарамп тийм юм байсан баг. Тэр хоёрын 37 онд барьж яваад бутчихгүй. Тэгэнгүүт л ээж нь манай эмээгийн ээж нь за энэ цаг төрөөсөө болохоо байлаа энэ малтай хөрөнгөтэй те иймэрхүү айлуудыг ер нь хоморголоод эхэллээ. Тэгээ хүүхдүүд цухтаалгасан баг. Цухтаалах байхдаа тэгээ одоо мал хөрөнгөний тастаж өгөө том болсон хүүхдүүд ч одоо ингээл айл гэр болоод та нар өөрсдөө амьдрал аваа явцгаа. Бид нар бие биологийн нутагтаа үлднэ гэл. Тэгэл манай эмээ чин тэр аавын автаа суугаа манай өөтөө суугаал Дорноговын дэлгэрхэд нутагшаал дэлгэрхээ айл болоо. Тэгээд аавд болохоор аавар нь оглог баг. Лувсан гэдэг тэр ахынхаа эмээгийнхаа ээжийнхаа ахын нэрээр оглцсон баг. Аав болохоор гэдэг. Нагцаар нь оглцсон тий. Ер нь энэ нөгөө хэлмэгдүүлэлтийн нэг том сүүдэр байхгүй юу? Би сүүлд тэр мөнханы архив үзсэн аав тэр очиж. Сумынх нь архивд байдсан билээ ш тэр юмнууд чинь. Тэр мөнханы уртлын ямар баян юу лээ? Уртлын нэрсэн Сүхбаатарын суманд очиж архив нь үзсэн чинь тэр нэг лам ахнуур яасан баг юм чинь хоршоонд ажилласан баг юм чинь сүүлд хар болоод тийм юу гарч ирчихлээ. Ийм цаасан дээр бичгийн машинаар бичсэн юм. Тэгж жагаад баригдаад цааслуулсан байлээ. Юу байгаа шүү дээ тэр хэлмэгдүүлэлтийн нэг том чиглэл нь болохоор байна. Комментарийн одоо том даалгавар нь юу байсан бэхээр алтан ургийн нэг бүгдийн бүртэж хөөс тэмдрэг. Тэр үеийн цэхэтэн буюу одоо тэр ламдрыг бол хөөс тэмдрэг тийм зорилготой орж ирсэн юм билээ шүү дээ. Тэгэхээр яг хэлмэгдэхээс аргагүй байдал орсон. Тэрийг бол өөрчилж тэр ээж нь мэдэрсэн. Тийм байна. За энэ хоёр хүн болохоо болчлаа. Одоо миний өөр хүүхдүүд намайг яах юм бэлээ гэдгийг бол мэдэрсэн баг. Тэр нөгөө малтай хөрөнгөтэй тийм улсууч чинь мэдэрч яахгүй. Тэгэнгүүт би 89 онд анагаахын дэд сургууль төгсчөөд ардын эмнэлгээрэл дэмчээр ажиллаад эрдэмжилгийн ажилд дэмчээр ажиллаж исэн чинь би чинь анх нэг там манч гэж юуч мэдэхгүй зүгээр л эрдэмжилгийн ажилд болцол тэнд давхиж явсан чинь манай эмээ нэг ханаач л шуухнач л хүрдэг байхгүй юу? Манайхын ороод тэгэл тэгсэн чинь би эмээгээс асуухгүй та одоо дээр үе хүн байна 5 ман эдэнс гэж мэдхүү гэдгсэн чинь манай эмээ хөхөрж унснаа тэгж байгаа. Маний удаг ман шатан ноёдын удаг норов дүнтэн гэж байна уу тэгээд танад гэсэн. Тэгэхээр би хөрөлөг давчиад үгүй тийм норов дүнтэн ман шатан гэж ямар юм бэ гэсэн чинь хүүшээ цагаан том норов толгой хоёр байж штэ. Тэгвэл би наадах чи эмээдээ аваачих. Жохон шуухтнаа хүрчээд байна гэдэг. Тэгээ эмээдээ аваачаад өгөхгүй явцраад гэсэн чи эмээ үнэрлж ирсэн. Энэ яста энэ яг мөн биш энэ миний багтаа үнэрлж ирсэн үнэр гэж. Та яаж мэддэг гэсэн чинь тэр том маран бах нь энэ ургамал төлөгдөг гэсэн баг. Манай эмээгээр жоохон багтна гэж газар ухуулж энэ тэнгээр явуулж. Тэр мөнхөө уул тэр авч их гоё уулнууд л та цэцэг ургамалж игдэрсэн. Тэгээд би эмээгээ за тэгээ манай эмч их олон майнд тарин мэднэ өчргөө шин. Дараад өрөөс хаяа юу ч гэнэ зүгээр ингээл уншаалаа. Тэгээ эмээгээсээ би эмээгээ бодсон. Энэ нэг бол том лам ах нартай хажууд нь өссөн учраас энэ тан ман тэр номын зах зухтай болцсон те.
ирэх мэрэх маанаа уншдаг тийм болцсон юм байна шүү дээ. Анх жоохон багт бол гайхдаг гэсэн. Юу уншаад орон болдоо гэж боддог гэсэн. Тийм учиртай байсан юм. Магадгүй одоо тэр бол аавд их нөлөөсөн юм шиг байна. Аав өөрөө ярьжсэн надад. Нэгдүгээр ангид орохдоо би бичиг үшиг сурцсан, уншдаг болсон байсан гэж байгаа. Нэгдүгээр ангид орохдоо. Дорногийн тэр дийлэрхийн суман дээр. Тэгээд дөрөвдүгээр ангид орохдоо би анхныхаа шүлгийг зохиосон гэж байгаа. Анхныхаа шүлгийг бичижсэн, зохиожсэн. Тэгэхээр манай эмээ бол 6 хүүхдээ бол зургуулангийн номтой эрдэмтэй болох ёстой мэн гэдгийг маш сайн ойлгосон байна. Тэгээд сумын төв дээр аавыг 4-р анги төгсөнгөө шууд аймаг руу нүүсэн. Бүх мал хөрөнгө бүгдийг нэгдэлд өгөөд төрсөн. Мал тоолж нэгдэлд өгөөл. Тэгэл аавыг том өгөөл дагаад байхгүй юу өргөжөл. Тэгээд дээр нь 2 ихч байгаа шүү дээ аав чи. Тэгээ аав, тэгээ одоо энэ чимэд дээр чигч манай гавь төгш. Тэгээд марзад осолцсон талигач инженер дүүн байд. Тэгээ отхон чимэдгээд бас эмчдэг. Энэ тэгээ аваад ерөөсө аймгийн төв рүү нүүж ирээл. Тэгэл манай мэмэч аймгийн төв дээр ойдол, байрлагчин, эсгүүрч ерөөсө хийгээгүй ажил авахгүй байжгаад аавыг 10 дугаар их төгсгсөн байна. Аймгийн төв дээр 6 хүүхдээ аваад явуулсан ганцаараа. Аавыг 10 дугаар 10 настай байхад аав нас орохгүй юу. Тэгээ 6 он ч хүүхдээ үлдэл. Тэгээ аавыг 62 онд 10 төгсөнгүүт нь Улаанбаатар нэрсэн байна. Оюутан болохгүй юу? Аавч. Анхаахан дээд ороод. Тэгээд манайх яг энэ хөрмийн ордон биш үү? Яг энэ хөрмийн ордны буурын дээр байсан. 62 онд. Тэгээ аавс нөхрөөс нь үлдсэн, манай өвгөөс үлдсэн нэг том алтан бөгж байсан байна. Тэрийг зараад 4 хантаа гэр авсан байна. Манай эмээ хотод орж ирээд. Тэгээд яг энэ хөрмийн ордны буурын дээр эмдгэгээр л ямны айг хажууд гэрт байранд одоо тэр модон байшин байдаг ш нэг юм хинбаа музей үлээ нэг хичээнгөөсөө цэрэн дөрж байгаа музей л. Айё тий. Тэрний уртал. Гиндан. Годомж байдаг ш нэг Монгол Ард Төвсгөл намын байрны годомж байдаг ш. Хөрмийн ордноор яг тэр годомжд банах байсан. Тэгээ би 64 онд төрөхгүй юу. Ээж аав хоёр дорногоос нэг нь 62 онд нэг нь 63 онд анхаарал дэд сургуульд төгсөж орж ирээд бишээ дорногоо 10 жил төгсөж орж ирээд хотод гэрүүл болоод би төрөөд 64 онд тэнд. Тийм л төгтөм байлээ. Тэгээд тэр имиж нь бол мундаг байж тань нөгөө 6 хүүхдийг бүгдийн эмч, багш, инженер ерөөсө бүгдийн дээд сургууль төгсгсөн манай юм бол. Дайч. Толгой сувдаа гар шүү. Тэр чинь бол өстой ямар ч эд хөрөнгө ба юу ч үлдээ жага биш мөртлөө толгойснаа эд хөрөнгөний үлдээч хэрсэн тэгэл амжиргаагаа аваа явчих шээ. Нөгөө нэг юм юу харагдаж байна вөхөр одоо уган хүүгээд жагаа юм шиг том үгээд агсан баг. Юм шиг мөртлөө магадгүй одоо тэр зурлага юм зураад одоо энэ удам сулраах дүү энэ юм аваад явах одоо хүн ирээдүйд энэ хүн байна. Энийг одоо бэлдчихвэл босд нь бол бүгдээрээ дагаа явчих юм байна гэсэн тийм ч юм байсан байж магадгүй. Манай аав бол ингэсэн байгаа. Манай гүйд ээжтэй 10 настай байхдаа аавгаа нас орсны дараа за ээж би одоо ерөөсөө орон гэр бүх юм авч явнаа. Хариуцлагыг. Тэгэл тэр хэл самдаа хөрөөл аав ерөөсөө явсан баг. Тэгэл эмээ ерөөсөө аавыг дагаал яваал. Тэгэхээр тодруулж асуухад танахны чинь одоо их аваг бол зурхаач гэж яваад байна шүү дээ. Тий. Энүүтэй бас холбоотой байх. Тэр зурхаач ахтай холбоотой байгаа тийм ээ. Энэ зурхаач гэдэг энийг их аваг болгож авдаг нь ямар учиртай. Зурхаач гэдэг авгийг болохоор аав тэр одоо тэр ганжуурын хийдийн хоёр том хамтлан байсан марам зурхаач байсан тэр хоёр ахаас л өвлж авъя гэж ботсон баг шээ. Тийм баг. Хүн болгонд боржгон гэдэг ах юм чи. Боржгон зурхаач гэдэг авгийг бол нэг авгаа авсан шүү дээ монголчууд ч нэг хэсэг. Хүн болгонд боржгон болохгүй л ингээд л тийм учиртай. Тэгээ тэр авгийг бол авсан. Тэгээ манай хүүхдүүд бүгд л зурхаач авгийн удмын авг бол тийм удмын авг байна. Тэгээ одоо бол бид нар чи ингээд увсангийн хотон чимэлгээл ингээд хэвчсэн байж тээ тийм үү. Гэтэл хэрэг дээрээ бол наг цахаараа нэрлсэн жинхэнэ төрсэн аав нэг доёд гэж хүн байсан гэж байгаа. Тэр доёд гэдэг хүний тухай ямар яриаг өөрөө байдаг бол доёд гэдэг хүний тухай болохоор их сонио тэр хүн бол манай өвөө болохоор ч одоо аавыг дэндүү баг байхад балчир байхад хүүхдүүдэд балчир байхад л өнгөрсөн юм билээ. Тэгээд нэг тийм юу яадаг тодорхой нэг тийм
мэдээлэл бол бидэнд байдгүй. А Мөнханыхан тэр баян юу лээ? Мөнханы орлон сумчин баян баян утга л. Тийм баха. Баян утга чинь хинтих тэр сумын хүн байж магадгүй гэж би нэг багтаа сонсч ирсэн юм. Бас. Тэр хүмүүсийн хуучаараас яах гэж байгаа. Манай өвөө болохоор манай аав ярьснаар битээр налахад явж байгаад налахын тэр буурлын даваа гэж үүдэг штэ. Тэргээр аав нэг өдөр битэр чинь дандаа дорногоор урагшаа ингэж хойроо тавхдаг байхгүй юу? Тэгсэн чинь аав тэр надад л харуулах гэж л зорж ил явсан юм шиг. Хоёлаа энэ налахын буурлын даваагаар давна ахгүй би мэдэхгүй юм чинь буурлын даваа гэж хаана үдээ аваад тийм өндөр даваа маа байд юм уу гэдэггүй гэж өгөл хэнтэйгээр дахиад өгөл дорногоор дахиад дэлгэрхэр орчдөж юм. Тэгээ очсон чинь нэг гоё даваа байна. Томоо чулуун аваатай ингэж бэлдээ. Тэгээ очсон чинь аав харна. Ярдий надад энэгээр одоо ингэж жин дээж хөрөөр орж исэн өвөө чинь. Тэр доёд гэдэг юм чинь болов. Тийм. Жин тэдэг 8-нд их явдаг. Урдаас одоо хаа урдж исэн урагшаа яваад. Зам өдөр гардаг байсан юм хаа урж гардаг байсан. Дэлгэрхээс яваад. Тийм хүн байсан шүү дээ өвөө чинь. Тэгээ одоо энэ дас ингэж чулуу өргөж исэн багтааг надад яг төрхөн зур ингээд нэг дурсаал өнгөрсөн. Ер нь тэр доёд гаач нь бол дэвх сэргэлэн буржгар өстэй биерхүү яг аав шиг ч нэг байсан юм биш үү? Ваа үгүй аав болохоор энэ тийм жижигвтер биетэй тэр өвөө бол. Тийм үү. Тийм намхан дуу тийм шар. Тийм долгионтой буржгар өстэй тэгээд ийм халзан доо маягийн тийм үү. Байсан баг. Манай аав тэгээд энэ манай баг хөө гэдэг хатмах энэ өвөөтэйгээ адилхан. Тэгээд эдий. Би тэгээ бодоод ингээд хараад тахлаар нэг тиймэрхүү хүн байсан болов. Нэг ах нь үедээ аав Баатар гэдэг дэлгэж болсон юм аа. Цагдаагийн хоорондоо барилгын зэрэг. Цагдаагийн барилгын хоорондоо тэр үнтэй их адилхан гэлээ. Дэлгэрхийнх нь л тэгдэм билээ. Нутгийнх нь. Жинд яваад нэг 2 юм уу 3 сар юмдус ингээд 5 6 сар ингээд яваад өгдөг. Манай тэр аав ярьж байгаа. Тэгээ эрэхтэй маш гоё тийм одоо тэр үе жоор байлгүй явах та цаймаа те бус таав маа те янз бүрийн тийм амттай зүм чихэр авсарч өгдөг гэж ярьдаг байсан. Энэ Дорногов аймгийн ингэж байгаа дээлийг сонирхохоор аав бид нар очихгүй юу. Тэгсэн чинь энэ мандал сумын Цэдэнгийн гэж байгаа. Цэдэн гэдэг айл байгаа. Ахмад прокурор байсан Дорноговын. Тэгээ энэ дээлийг би очиж харсан. Бүр өмсөж үзсэн. 5 дугаар ноён утгатай дээл. Их том хүн байсан байна. Би ч н одоо 100 хилтэй 180 см өндөр хүн шүү дээ. Тэгэхэд энэ дээлийг би өмсөхөд ингээд дээрвийнхэн тийм ханцаа их том дээл юм. Дараа нь аавд өмсүүлээд ингээд байсан чинь. Их том биетэй хүн байсан байгаа шүү. Тийм байна. Энэ шатар бол Дорногов аймгийн Алтан ширээ суманд байт. Айлд байт. Оргин. Зүгээр аймгийн музейд болохоор зүгээр дуурайлгаж хийсний тавьчихсан юм байна. За хоёулаа түрүүн бас ярьсан олон талд одонгоо гэдэг. Тэгээд алийг ярих хувьд гэлээ гэхдээ хэдэн зүйлийг бас тодруулж ярмаар санагдаж байна л да. Ялангуяа тэр улаан загалмаа нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан. Зөвхөн хүндэт ерөнхийлөгч болсон. Улаан загалмаа нийгэмлэгчийн иргэдээр 20 жил ажилласан. 96 оноос хойш ажилласан. Тэр үед тэр тухайг жоохон тодруулаад. Анх нөгөө Дорногов аймгийн засаг даргаас хүлээлгэж өгчөө тэгээд хот дээрээ шууд улаан загалмаа ерөнхийлөгч болоод тэгээд тэрнээс Монголын улаан загалмаа нийгэмлэгийг бол өнөхөр дэлхийд бол маш өндөр түвшинд гаргаж ирсэн. Одоо энэ зууд турхан тэгээ хүүхэд энэ байгалийн янз бүрийн гамшигч үзэгдлүүд тэрэнд бол одоо жинхэнэ утгаараа дэлхийн түвшингийн хэмжээнд одоо ингэж үйл ажиллагаа явуулах олон улсын суурин төлөөлөгчийн авцраад энд бүр ингэж ирсэн. Тийм үйл ажиллагааг л явуулсан. Их хурлын гишүүнээр 2 удаа. 2000-аас 2008 онд. Түүний өмнө 92 онд үндсэн хуулийг батлахад ардын их хурлын депутатаар сонгогдсон үндсэн хуулийг баталсан гишүүдийн нэг байхгүй юм. Маш том авьяатай хүн байна шүү дээ. Тэгэхээр яг үндсэн хуулийг баталсан тэр ардын их хурлын депутатаар сонгогдсон үеийн дурсамж юу вэ? Тэр үе чинь засаг дарга 92 онд чинь аймагт очсон байсан. Тэгэл ерөөсөө маш их оролцсон шүү дээ тэр чинь одоо оролцоод байгаа.
өдөр шөнөгүй хуралдсан. Завгүй л байсан баг. Би тэрийг сайн санахгүй мэдэхгүй байна тэр үе. Залуухан ч байж би ч одоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн харийн хамт байсан байхад тэгсэн ингэсэн. Сувлийн хэрэглэл газрын дараагаар ажиллаж байсан шүү дээ. Чекд аспирант төгсөж ирчээд аав чи намын төв орооны үзэл суртал зохион байгуулалт хэлчихсэн. Референтер ахгүй юу. Тэгээд аав чи 77 79 79 80 81 82 гээд ингээд нэг өсөндөө ингээд 4 5 жил намын төв ороонд ажиллахгүй юу. Үзэл суртал референтер. Тэгээ ойдсан чинь тэр юу болтой. Үүний юм стадионд ингээд нөгөө хүүхдүүд ингээд нэг тог бариулаад ингээд нэг юу гимнастик хийдэг байсан шүү. Тэгээ өдөржингөө хүүхдүүдийг хийлгээд тэгээд ингээд прогондоод ингээд тэрийг аав хариуцж ийсэн юм билээ. Тэгсэн чинь Пилатова яасан юм бэлээ. Аваач гэжтэй Пилатового ирэхгүй тэгээд жоохон ам мөрөөс юм билээ. Хүүхдүүдийг маршуулаад амрах хэрэгтэй. Алуу нарна. Тиймэрхүү юмас маргасан юм билээ. Тэгсэн жил маргааш жилийн 7 хоногийн дараа жилөө үйлдвэрчний төв зүйл ямар ч аршин сувлын ирэх гарлын газрын дараагаар тамлын явуулсан. Зөв. Тийм учиртай байсан юм байна. Ерөөсөө би тэгж ойлгосон жоохон байс тухай үед. Тийм юмнаас болоод тэгсэн байна гэж ойлгосон. Нэг тийм яриа л сонсохгүй юу. Тэр нэг жоохон зөрчил нэг маргаан юм нэг юм хөл юм байна. Бас л хэцүү бараг өгөөний харьцаа үзэг шийдэж байна. Тийм л үе байсан л да. Тэгэл авч нь 82-оос 89 он хүртэл баг 90 он хүртэл амралт аршин сувлын газрын дараагаас шүү дээ. Одоо Монголын бүх амралтуудыг чинь мэддэг пендерийн суслантай. Одонгоо маань одоо Эрдэнэт хүн цөөхөн байсан, үн цэнтэй байсан 70-аад оны сүүлчээр ангаа ухааны докторийн зэрэг хамгаалж байсан тийм ээ. Тэгээд гол сэдв нь бол ихний хан хөгжлийг бууруулах чиглэлийн жирэмсэн эхчүүдийн нэрэн бүтэлт гэдэг хэвлээд. Тэр Эрдэмийн өөрөө одоо эмч хүмүүс сайн мэддэг баг. Тэр Эрдэмийн зэрэг хамгаалсан зохиолын одоо үнд сэн гол дүгнэлтүүд нь юу байсан бол тэр үед манай аавын багш Жав багш аавд за одонгоо чи Ленинградад эмэгтэйчүүдээр дээш tulсан чинь чи одоо Эрдэмийн зэрэг хамгаалаа гэж хэлсэн байгаа. Тэгээд багштайгаа ярихгүй юу? Жав багштайгаа аль ямар сэдвэр багшаа би хамгаалах гэж эмэгтэйчүүдээ чиглэлээр л хамгаалаа. Эхийн хөвлөд их нэрэн бүтэлт гэдэг сэдв Монголд ерөөсөй байхгүй. Энэгээр хамгаалсан. Энэ их сонин сэдв байна. Чи энэгээр явж хамгаал гэдэг. Тэгээ аав чинь шалгалт өгөл эрүүл мэндийн яамд. Тэр үе чинь орос хэлээр шалгалт өгдөг гэсэн юм билээ. Тэгээ орос хэлний шалгалтандаа тэмцээл яамнаас. Тэгэл Чехийн Прагийн Карл их сургуулийн эмэгтэйчүүдийн Папеш гэдэг багш дээр очиж Эрдэнэтэн цолоо хамгаалж ирсэн. Бид нар тэгч чинь цуг Прагад ээж дүүнэртэй хоёр дүүтэйгээ би чинь Прагад автоцогтой бүгдээрээ тэндээс. Тэгж хамгаалсан Эрдэмэн цолоо. Тэгэл Эрдэмэн цолоо хамгаалаад ирсэн чинь намын төв орооч шууд татаад авчиж байгаа юм. Дорногов аймгийн ангаах ухааны сургуулийн захирал байсан. Хэдэн он бэ? Тэр чин аав чин 70 67 68 69 гээд багш байж байгаа 72 оноос хийсэн байгаа. 76 он хүртэл. Тэгэхээр мэдээж сургуулийн түүхэнд бол тэр үе үеийн захирлуудын онцлог хийж бүтээсэн зүйлүүд тэмдэглэгдэл явдаг л да. Яг одон жимд захирлын үеийн одоо гол онцлог хөгжил дэвшил юм юу байсан бол одоо хүртэл түүхэнд бичигддэг. Би тэр үе жоохон байсан. Миний яг ойд байгаа юм бол ерөөсөө л Дорногов ангаахын дунд сургууль бол жинхэнэ сургууль шиг сургууль байсан. Та одоо 8 дугаар анги төгсөөд ирж байгаа ш тэр хүүхдүүд чинь. Тэг чи би 1-р анги төлөө 2-р анги. Бүгд кафроноз үнэлэнтэй байна. Хоёусаа хоёр сүлж байна. Тэгээд сэчээдээ жагсаж орно хоолндоо ч жагсаж орно ерөөсөө ийм. Ерөөсөө тийм гоё дихтэй. Тэгээд тэнд чинь дандаа нэг хотоос гоё том багш нарыг урьж авчирч хүүхдүүдэд хичээл заалгана, тонолтоор. Орос хэл маш сайн үзнэ. Орос хэлийг бол маш сайн үзүүлдэг гэсэн. Жаданбаа гэдэг орос хэлний багш байсан. Тэр бол маш сайн байсан. Доржгээд манай сүүл ангаахын дэдийн мэсэслийн багш байсан. Мэсэслийн багш
Ер нь их мундаг тийм сэхэтэлэг тийм гоё сургууль байсан шүү дээ хойд. Мэдхэл тийм. А бол биеийн тамир, урлаг, спорт тэрийг бол маш сайн хөгжсөн сургууль. Ганцаархнаа заалтай байсан шүү дээ. Тэр сургууль заал өрөөсөн. Биеийн тамирын заалтай. Тэгж аим их чинь тийм битүү зал байхгүй. Тэр үедээ бол юу яадаг вэ? Оросуудтай их найз байсан. Орос зэргийн офицеруудтай. Тийм байсан. Тэгэхээр түрүүн бидрээд төр нийгмийн нэр зүтгэлт ингэж танилцуулга ярьлаа тийм аа. Тэгэж хэлхээс өөр арга байхгүй. Улсын их хурлын гишүүнээр 2 удаа сонгогдсон, үндсэн хуулийн баталсан, ардын их хурлын депутатаар сонгогдсон, аймгийн засаг дарга байсан. Түүнээс гадна нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн сайд байсан үеийн би тэндээс ганцхан юм тодруулаад асуугаад тийм. Нэг жил хийгээ тэгээд өөрийн хүсэлтээр огцорч ирсэн юм аа. Тэр яг юу болсон юм бэ? Тэр миний ойлгосноор бол ингэсэн шүү дээ. Тэр залуу гэрүүлдэх нэг 500 мянган цаасны л авчир байсан байна. Залуу гэр хүмүүс чинь хоорондоо замбараагүй суусан шүү дээ одоо. Өнөөдөр сууж 500 мянган цаас авчаал маргааш нь салаад алга болсон шүү дээ. Тиймэрхүү жишээнээс болоод тэгэл юу яасан баг. Тэр мөнгөний аав юу яасан? Энэ ерөөсөө юм боллоо гэд хүүхдийн мөнгө төгсөн. Нөгөө хүүхдэд 50 хүүхдэг л сууг 20 хүүхдэг л. Хүүхдүүдэд өггээд. Тэрэн дээр нь эсрэг намынхан дөрөөлөхгүй энэ мөнгө буруу зарцуулсан. Зөв. Шал утгагүй. Тэгэхээс өөр арга байхгүй яг сая өөрөө үндсэн юуг нь хэлчихсэн. Логик нь гаргачих жоос. Тэгээ хуурамч гэрлэлтэй болсон болоод тэгээд нөгөө замбараа галдаа тэгэлсэн л дээ. Тэр юусоо тийм л юм болсон юм чи. Тэгээд сөрөг хүчнийхэн тэгээд энэ дээр л өөрөө сандаа үгийн холбыг бодлоо яриад байсан. Тэгээд аавч өөрөө мийгэн бэнк болж ерөөсөө дэсэн шүү дээ. За аав өөрөө тэгшээ надад. За энэ дэрийг жоохон харъя. Намайг хамгаалах юм хамгаалахгүй юм харъя. Гэдэгсэн. Намынхаа одоо нөө засгийн газрын юу гişүүдийг нөгөөдөл нь юу ч дурахгүй гөлийчээд тэнгуут аав дургур заасан яшиж би заавал ингэ сайдуулж төрийн төлөө гэлгүүтээ сүрэнжи багш нь хэлсэн юм билээ. Миний хөөчгөө надад сайдчих юм байна. Сайхан уран бүтээлээ сайхан чөлөөт явчихгүй. За энэ бүхний ард одоо хамгийн сонирхолтой миний хувьд бол тэр уран бүтээлийн яриа хоёлаа нэг зогсчихсан яриа та. Тэгээ миний санаж байгаагаар бол 1986 оны үед анхны ном хэвлэгдсэн байх. Тэгээд гол нь одоо хүүхдийн зохиол бичдэг, хошин шог зохиол бичдэг. Ер нь өөрөө бол ер нь дуугаа байна гэж байхгүй шүү дээ. Аав явсан газар инээ нарга онгоо ерөөсөө түүнийг их явуулна. Найз наргаа их онгоод нь тийм ерөөсөө. Ямар сандал цуслангийн автобусны суугаад явж байхад гинтгэл пирхгээл явчихдаг байхгүй юу? Юу болоо гэдэг лав тэнд онгоо ярьцсан. Өглөөл. Тэгээд тэр хоржоонтойд орсон гэдэг юм гаргаж байсан. Тэр хоржоонтой л та бас л тэр хоржоонтойд орсомжин дээр одоо их гоё би. Энийг тэгээд манай одоо манай эмэгтэй дуудгэр л хоёр дахиж хэвлүүлсэн байгаа. 1-2 дугаар дэвтрийг. Энэ одоо энэ одоо ерөөсө ховортсон шүү дээ энэ. Надаас нэг теорик хамгийн сэтгэл доорх нэг хоржоонтойд орсон жаас жоохон хэлдэ. Энэ дээр ч юм бол ийм богинох юм байхгүй. Дандаа бүр тийм дээ. Бүр ингээ бичсэн юм байна. Энэ тэгэл дандаа болсон явдлаас ингээ бичсэн. Энийг уншсан хүмүүс нь хөрж унаад идэв. Ямар санда манай нэг найз тэгж яхад энэ одонгогийн номыг уншсан чи би одоо ерөөсөө салж чадгаа болчихлоо гэдэг. Тэгээ аав бичдэг нэг онцлог өгдөө. Би ингээд бас ном уншин л да ингээд аав ингээд ихэлсэл өдөрс ингээд явсаар байгаад ингээд одоо нэг хөтлсөөр байгаад ерөөсөө ингээд сонин бичдэг бас нэг тийм юм байна. Нэг хэсэг нэг азтай бадарчин билүү нэг хошин шогийн юм 4 сарын 1-нд явдаг байсан чинь тэнд бол тэгэл илгэн аман л даа. Тэгээ энэ 3 бүхтэй дэмэн дээр танд байгаа тийм. Энэ дээр л одоо хамаг нэрийн ангинууд нь байна шүү. За энэ олон гоё шаргал номнуудын тухай ярьдаа. Энэ шаргал номыг баримтгсан шараар баримтгсан учраас нь одоо тэр шашны одоо бурхны одоо шар орхимжийг л бэлэгдэж ил энэ шараар тэр ярьж байгаа юм ямар өнгөтэй байх вэ? Бараа, хар, шар, ногоон янз бүрийн байж болно.
ийм шарангатай ном ховор байдаг шүү дээ. Аялаа шарангатай бол. Би бол юу гэж харсан бэ гэхээр одоо говийн хүн учраас Элсэн шаргал юм шиг тийм бохны орхимжсэн алтан шаргал юм шиг тийм үү. Цаан дэмэс бэлгэдлийн утга бичлэгийн утга байх шиг байна л да. Тий. Энд гарч байгаа байлаа. Нийт одоо ингээд 9 бот байгаа юм. 16 онд нөгөө нэг Тэнжинд нөгөө илгэн мод элэг солиулах хагалгаанд ороод орсныхаа дараа хэвтэж явахдаа энэ хоёр номыг өөрөө амьд явбал алтан аягнаас амсна гэдэг ингэж нэр өгнө энэ номонд гэдэг. Тэгээ энэ ном ерөөсө шууд хэвлэлтэн эренгүүтэй хэвлэлтэн өгөөд энэ дээр юм байгаа. Хамгийн сүүлд ингээд авч хаалганд ороод ингээд ягаад энэ чойрын богд мэн гэдэг энэ яг хаалганы орон дээр хаалганы өмнө орохын өмнө хэвтэж ягаад тэгээд ээжээр бичүүлсэн байгаа. Ер нь ээж бүтээр цог байсан тэгээд юу яат. За энийг бичгээд бодож хэвтэж ерөөд ч үзэн үзэг байх тэнгэлгүй шүү дээ. Ингэж хэвтэж яснаа л за бичээрэй гэлдэг байхгүй. Тэгээ шууд бичдэг. Хамгийн сүүлийн шүлэг юм ба шүү дээ. Хамгийн сүүлд өөрөө ээж бичүүлсэн энэ чойрын богд тэгээд Тэнжин 2016 оны 7 сарын 8. Энэ чойрын богд мөр гэж шүлэг байна. Энэ тийм дурсгалтай нуур. Тийм энэ Тэлийн цагаан нуур гэдэг Мөнханд байдаг энэ. Энэ дууны улсын сайн малч очир өрөвтэй гэдэг энэ манай хамаатны эмээгийн хамаатны юм тэрэн зориулж бичсэн юм. Ийм очиртай ном шүү энэ ном. Хамгийн 8-9 дэх нь энэ. Амьд мэнд явбал алтан аягнаас сүү амснаа гэж хийж штэ. Тэгээд эмнэлгийн орон дээр бичигдсэн хамгийн сүүлийн тий. Ерөөсөө бүтээлүүд байх юм дээ. Энэ. Ингээд 9 бот. Тий, ингээд 9 бот. Би энэ 9 ботыг бол Олон чимээ сангийн босгосон их том ном хөшөө гэж ингэж тий одоо бодож байна да. Ингээд тэгээ хамгийн идэх манай дорногоо хүмүүс 49 оногт нь аав зориулж суургаас госон. Тэр дэлгэж алтан гэрэл дахилж хамгийн идэх нэг өөрөөлээд хамгийн идэхэнтэй нийлээд хамгийн идэх нь бол 9 өндрөөрөө тэр чимээр 3 давхар байж гэрдэ хамгийн том суурга хамгийн идэх. Тийм суургаас гэж гисэн. 49 оногт. Тэр бол том буй юм байна. Энэ нутаг сэтгэл гэдэг ном. Энэ дээр бол бас маш чухал юм байна. Энэ ээжтэй орчлонгийн наран гэдэг энэ. Ийм номнууд байгаа. Тэр одоо од хүмүүнээр хэлсэн манай бол ээжийг шүтдэг хүн байсан гэж биш тий. Хүн болгон шүтдэг гэхдээ одон чимдийн ээжийг дээдлж байгаа шүтж байгаа нь бол уран бүтээлээр мөнгөрч байгаа учраас илүү садан байна л да. Тэгээ ээжтэй орчлонгийн наран гадна энэ номоор бол оны шилдэг ном болж байсан тийм ээ. Нөгөө зохиож ямар шагнал авлаа нэ? Алтан од шагнал Монголын зохиолчдын нэр биш шагнал хүртэж байсан. Тэр хэвлүү мөнхөө хүний хайлаг ээж мөн хүний хайлаг ээж энэ номнуудаараа бол тэр Монголын зохиолчдын хэвлийн нэр биш шагнал алтан од наадмын шагнал дээр хүртэж байсан байхгүй. Тэр бол уран бүтээлийн том үнэлгээ л дээ. Тий. За сайхан номнууд байна. Аавал дэгдээ. Хүнд ном өгөхдөө заавал дэлгэж өгч гэж хэн хэлсэн гэж байна. Намайг загинсан гэдэг. За гарсан багш загинсан юм шиг. Номыг дандаа хүнд дэлгэж өгч гэж. Эхийн сэтгэл ээжтэй гэдэг нь өөрчлөлт гарч ирж шүү хэлэхэд. Одоо тань тэгээд ингээд бүгдийг сайхан гүйцээд өгч байна. Ингээд би одоо ингээд 9 бодтой боллоо. Баярлалаа. Би ч одоо өөрөө Говьлтай аймгийн Шарган говийн хүүхдтэй гэж тий. За номын хариуд би бас нэг ном бэлгэлээ. Энэ ном бол их сонирхолтой ном. Ягаад гэвэл сая ингээ гарын үсэг зураад над ном өгч штэ. Тийм ном бол надад бол 1300 гаруй 1400 ном байна да. Энэ бол одоо юу юм аа? Соёл юм да ингээд тэр үгээр ном хийсэн. Энэ дээр олон чимдийн надад бэлгэлжсэн номон дээр бас ингэж үтсэн байх шүү. Хүрлээд
Өнөөдөртөө үн цэнэ алдсан ч өөрийн гэсэн хэдний шүлэг минь өөр хүүхдээс минь хойш ч гэсэн үлдэн гэдэгт итгэж явнам. Ил олон жамд 1997 оны 6 сарын 6 буян урт сонгоо үүдэг 1996 оныхаа номыг бэлгэлээд ингээд дурсгалын үг хичээд надад өгч ирсэн байна. Энэ дээр би бас хүүдэн зориулаад одхоо дүүд сайн эцгийн туулсан зам бүхэн хөв зайны ерөөлөө гэж ийм ерөөлийн үг хичээд дурсгая. За баярлалаа. Энэ таарчлууд хэлсэн үгийг нээсэн юм дээ. Энд ардан дээр ном зүү хүлээсээ ирэхээ байгаа тэргүй бол юм да. За өнөөдрийн цолцсон нэвтрүүлгийн удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хүндэт зочноор төр нийгмийн нэр зүтгэлтэн Эрдэнэтэн зохиолч энэ цаг үеийн бидний шүтэн болсон эрхмүүдийн нэг одон жимдийн ууган хүү одхоо маань өргөдөн оролцлоо. Үүгээр өнөөдрийн судалгааны нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баярлалаа.